Та хизээ нэгэн цагт танихгүй хүнтэй чатлаж байсан уу? Тэгвэл өнөөдрийн ярих хэргийг заавал сонсоорой. Учир нь өнөөдрийн ярих хэрэг бүгд л танихгүй хүнтэй чатласнаас болж үүссэн хэрэг байгаа. Сонсогч та бүхэн Монгол улсын үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сугийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэгт 6 хүн холбогдсон ба 1991-ээс 1992 оны хооронд төрсөн 5 залуу мөн 1988 онд төрсөн 1 эмэгтэй холбогдсон. Хэрэгт холбогдсон 5 залуугаас 3 нь гэр бүл зохиосон эхнэр хүүхдүүдтэй байсан ба үлдсэн 2 залуу болон мөн бүсгүй гэр бүл зохиогоогүй аав ээж ах дүү эмээтэйгээ амьдардаг байжээ. Энэ хэрэг нь 2016 онд болсон бөгөөд уг хэрэгт Мега, Төрөө, Ариун болд, Бата, Сайна гэгч хүмүүс холбогдсон. 2016 оны 6 сарын 1-ээс 2-нд шилжигшин 70 давхрын оршуулгын газарт бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Ванг гэгчийг хүч хэрэглэн сүрдүүлж түүнээс 1,880,000 төгрөгийг дээрэмдсэн. Гэвч энэ нь ганц удаагийн хэрэг байгаагүй. Удалгүй Мега, Бата нар дахин бүлэглэн 2016 оны 7 дугаар сард Сүхбаатар дүүрэгт амьдардаг Дорж гэх эрэгтэйг мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийнчин интернетээр тараана гэж сүрдүүлэн 500,000 төгрөгийг түүнээс авчээ. Үүгээр зогсохгүй 2016 оны 8 дугаар сард Хөдөө орон нутагт амьдардаг Хуйгааг зургийнчин хүүхдийн сургуулийн фэйсбүүкээр тараана гэж айлган сүрдүүлж түүнээс 700,000 төгрөгийг авсан. Мөн Мега нь 2016 оны 7 дугаар сарын 22-нд Баянгол дүүрэгт трансгендер тулгааг зодож хөнгөн гэмтэл учруулжээ. Энэ бүх үйлдсэн хэргийнхээ талаар шүүгдэгч Мега дараах мэдүүлгийг өгсөн. Тэрээр хэлэхдээ би хуурамч фэйсбүүк пэйж хөгжүүлэх замаар Казахстан улсын 20 гаруй насны охины зурагтай хаяг нээсэн. Тэгээд бүгд найрамдах Хятад ард улсын ханзаар бичсэн нэртэй хүн найзын санал явуулсан. Тэгээд тэр би чамд туслая гэсэн. Би Монгол охтуудад дуртай. Би Монголд нэлээд удаан жил ажилласан. Сайн уу, өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэнд, сайхан амарсан уу? Сайхан амраарай гэх зэргээр кириллээр бичиж чадахгүй дан войсоор тийм зүйл удаа дараа явуулдаг байсан. Би өөдөөсөн сайн гэж бичээд ажлынхаа газрын хүнээр тэрийг нь орчуулуулж өөрөө войсоор харьцаж эхэлсэн. Харьцаж байх хугацаанд Ванг өдрийн хідвэ, цагийн хідвэ нэг өдөр надтай хамт байвал хэдийг өгөх вэ гэх зэргээр яжулсан байдлаар инээсэн войсыг явуулсан. Тэр нь одоо хавтаст хэрэгт CD дээр хуулчихсан. Өөрийнх нь дуу хоолой байгаа. Өөрийнх нь фэйсбүүк рүү ороод харахаар дан 18-аас 20 насны охтуудтай найз байсан. Яг тухайн үед Монголоо гэсэн сэтгэл төрөөд охтуудыг маань энэ Хятад бузарлаж байна. Иймээс ямар нэгэн аргаар барьж айлгая гэсэн санаа гаргаад Ариун болдод үзүүлсэн. Тэгээд би өөрөө 2016 оны 6 дугаар сарын 1-ний орой уулзъя гэж хэлэхэд уулзъя гэсэн. Тэгээд Ариун болдод уцаар яриад өчгөөр таньдаг эмэгтэй байна уу гэхэд манай нэг найз байгаа гэд Ариунаг 5 дугаар сургуулийн тэнд дуудсан. Тэгээд бас байрных нь гадаа байхад машин тэрэг хэрэг болох байх гэд Ариун болд найз Сайнаг дуудсан. Тэгээд Ариунагаар яриулаад байрных нь гадаа гаргуулж ирээд Ариунатай уулзаж байх хооронд нь Ариун болд бит хоёр нөгөө хиттийг аваад Сайнагийн машинд суулгасан. Сайна бол тэнд юу болоод байгаа, яагаад байгаа талаар мэдээгүй. Яг нарийн учрыг нь түүнд хэлээгүй. Манай найз охиныг нэг хятад фэйсбүүкээр оролдоод байгаа юм. Энийг жаахан айлах гэж байгаа юм аа л гэж хэлсэн. Тэгээд Сайна машина бариад хажууд нь Ариунаас суугаад Ариун болд бит хоёр хятадыг голтоо хийгээд 70 давхар руу явсан. Тэнд очиод нөгөө хятадыг чи яагаад ингэж байгаа юм бэ? Монголд ажил хийж байгаа юм бол зүгээр ажиллаа хий. Монгол охтуудаар битгий оролд. Чамаагийн залчгаад явчихна шүү гэж айлгсан. Тэгэхэд би дахиж тэхэхгүй намайг зүгээр явуулчих. Хүснэг ч өгье. Мөнгө өгье гэд найз руугаа яриад бид нар буцаад 5 дугаар сургуулийн тэнд очиод найзаас нь 1.8 сая төгрөг авсан. Өөрийнх нь халаасанд 120,000 төгрөг мөн утас байсныг нь аваад түүнд такси барьж өгөөд явуулсан. Тэгээд Сайнад баярлаа гэд бензиний мөнгө 50,000 төгрөг өгсөн. Ариунад уцаар ярьж өгсөн гэд 50,000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь Ариун болд бит хоёр хувааж авсан. Тэгээд тэр хуурамч фэйсбүүкийг ашиглаж байх хугацаанд Дорж гэх хаягтай 1-р эмнэлгийн эмч хийдэг хүн өөрөө найзын санал явуулаад халуун өдөр байна шүү. Халуун өдрийг юу хийж өнгөрөөж байна. Ийм сайхан охин гэд бичиж эхэлсэн.
Ингээд түүнтэй харьцаа эхэлсэн. Гэртээ би ингээд хэвтэж байна гэд өөрөө эхлээд цээж нүцгэн зураг явуулсан. Дараа нь орон дээрээ хэвтэж байна гэд шалдан зураг явуулсан. Тэр нь хөлний зураг байсан. Би зураг явууллаа. Одоо чи зураг явуул гэхээр нь усан дорж байгаа нүцгэн охины зургийг Google-ээс олоод явуулсан. Тэгээд өөрийг нь шалдан зураг явуул гэж хүсгэд нойлын өрөөнд дарсан нүцгэн зураг явуулсан. Тэгэхээр нь тэр зургийг нь хатаалаад буцаагаад өөрлөө нь явуулаад энэ зургийг чинь олон нийтийн хэвлэл мэдээллээр цацна. Жохон хүүхдийг садар самуун дуруу татсан гэсэн зүйл хэлээд өөрөөс нь мөнгө нэгсэн. Тэгээд доржоос 500,000 төгрөг аваад Бата бид хоёр 250,000 төгрөгөөр хувааж авсан. Дараа нь тэр хаягн дээр ямар уйтгартай өдөр вэ гэх зэргээр юм бичгэд Хуйга гэдэг хүн юу болсон юм бэ? Би хотод байна. Туслая гэж бичсэн. Бүх бичсэн чат нь CD дээр хуулагдаад хавтаст хэрэгт байгаа. Би буудалд сэрлээ. Би ганцаараа гэртээ байна. Ажил ихтэй гээд өөрийнхөө цээж нүцгэн зураг явуулсан. Зураг явуулахыг хүсгээр нь би бас шалдан зураг явуулсан. Тэгээд босоод зогсчихсан. Эрэхтнээ гаргасан шалдан зураг явуулахаар нь тэрийг нь буцаагаад өөрлөө нь явуулж дарамталж мөнгө нэгсэн. Тэгээд 700,000 төгрөг аваад Бата бит хоёр хувааж авсан. 99-р зүйлийн 99-2-т заасан гэмт хэргийн хувьд 2016 оны 7-р сарын 22-ны өдөр Монгол шилтгэн дээр пари болж байсан. Тэр паринд төрөө бит хоёр найзуудын хамт очсон. Тэгэхэд ариуна залгаад такси бариад хүрээд ирээч гэхээр нь би төрөөг дагуулад такси бариад хот руу ороод 13 тэнд очиход ариуна нэг хүн намайг зарч хаад мөнгийг минь залилчлаа. Бага газар нь яваад очие гэсэн. Тэгээд такси бариад их дэлгүүрийн тэнд нэг бар руу ороод төрөө бит хоёр таксинд сууж байсан. Ариуна орж тулгаатай уулзч чад гарч ирээд хороолол явсан. Хороололд очиод миний утаснаас тулгаа руу мессеж бичсэн. Баги байна гэд мессеж биччих гэхээр нь тэгж бичсэн. Тэгэхэд хүрээ дээрээ ирээд авчих гэсэн. Тэгээд Шангрилагийн тэнд очиод ирчихлээ гэхэд тулгаа гарч ирээд модны хоёрын тэнд очиод шат руу өгсөж явахдаа тулгааг зодчихоод хүн харахаар нь цухтаасан. Тэгэхэд ариуна таксийн дотор сууж байсан хэмээн хийсэн хэрэгүүдийн талаар мэдүүлсэн. Харин шүүгдэж ариуна уг хэрэгүүдийн талаар мэдүүлэхдээ 5 дахь сургуулийн тэнд намайг тэмэглэе гэж дуудсан. Тэгээд очисон. Очиход энэ хүнтэй яриад гаргаад ир гэсэн. Тэгээд тэр хүнтэй нэрсэн. Ийм зүйл болох гэж байгааг огт мэдээгүй. Намайг 70 давхрын тэнд буулгаад такси бариад төрүүлээд харж байл гэсэн. Тулгаагийн хувьд бол тулгаатай хүүхдийн 100-ийн тэр хавьд уулдсан. Тэгэхэд тулгаа миний найз завтай юу гэсэн. Би завтай байна гэхэд хоёулаа дрим ороотхыг гэсэн. Би түүнийг саун гэж ойлгосон. Би тулгааг трансгендер гэдгийг мэддэг байсан. Урд нь болроогоор дамжуулж бие биенээ зүс мэддэг төдий мэддэг хүмүүс байсан. Тэгээд бид хоёр нэг буудал руу орсон чинь нэг залуу байсан. Тэр хоёр үлдээд намайг ус ундааны зүйл олоод ирээч гэсэн. Гадаа бороо орчихсан. Цаг 12 өнгөрч байсан. Дэлгүүр орчоод ирсэн чинь тулгаа яваад өгсөн байсан. Тэгтэл тэр хүн нь би зураг авдаг хүн. Чи их гой хөлтэй юм байна. Хөлнийхөө зургийг даруулаач гэдсэн. Тэгэхэр нь тийм зүйл байхгүйгээд яваад өгсөн. Тэгээд такси барих гээд зам гарч яваад мега сайна нартай таарлцсан. Та хоёр хаа хүрэх гэж байгаа юм гэсэн чинь хороолол орно гэсэн. Би вокзал орох байсан болохоор бид гурав хамт таксинд суугаад явсан. Тэр үед тулгаа залгасан. Намайг хаана байна гэхээр нь би тэр газраас чинь гараад явж байна. Чи хайчих чваа гэхэд хүүхдийн 100-ийн тэнд ийм хүмүүсийн ордог газар байдаг. Тэнд хүрээдэр гэхээр нь би очисон. Гадаа нуулцахад тулгаа за дараа яригээд орсон. Энэ хоёр тулгааг хараад яасан дажгүй юм. Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэж асуухаар нь би харагдах байдал нь эмэгтэй байсан болохоор эмэгтэй штэ гэж хэлсэн. Дажгүй охин бэ штэ. Найзтаа дугаарыг нөгчих гэхээр нь би хүний дугаарыг яаж өгөх юм бэ гэд өгөөгүй. Би утсаа өгөөд чаддаг юм бол дугаарыг нь олохгүй юу гэд хэсэг утсаа өгсөн. Тэгээд 3 дугаар хороолын зочин буузарч аяцсан авсан. Би тэгээд жаахан сууж байгаад вокзал явлаа гэд явсан. Тэгтэл дараанд зодоон цохионы хэрэг болчихсон байсан. Юу ч болоод байгаа нь ойлгохдохгүй байсан хэмээн мэдүүлэг өгсөн. Харин Бата энэ талаар мэдүүлэг өгөхдөө Мега намайг интернет кафед дуудсан. Хүнээс мөнгө авахар болчихлоо. Чамд карт байна уу гэхээр нь надад карт байхгүй байна гэхэд чи хүний данс авчих гэж хэлсэн. Тэгээд 500,000 төгрөг орж ирэхээр нь бид хоёр хувааж авсан. Мөн 2016 оны 9-р сарын 5-ны өдөр 32-ын тойргийн тэнд байдаг интернет кафед дуудсан. Бас хүнээс мөнгө авахар болчихлоо гэд тэгээд мөнгө хувааж авсан. Эхлээд ямар учраас ямар мөнгө авсныг мэдээгүй. Харин дараа нь мэдсэн. Өөрийнхөө гэм буруу хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөнд төлөх болно хэмээн хэлсэн. Сайнаа энэ хэргийн талаар ярихдаа
Намайг дуудсан. Машин хэрэг боллоо гэсэн. Тэгээд энэ хэргийн талаар би бол нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Ямар ч байсан найз охиныг маань нэг хүн оролдоод байгаа. Энийг жоохон ч гэсэн чадах юм гэсэн. Нэг иймэрхүү зүйл надад хэлсэн. Надад өөр мэдих зүйл байхгүй хэмээн хэлсэн. Хохирогч тулгааг зодож байх үед шүүгдэгч Мегатай дөрөв нь хамт байсан бөгөөд дараах мэдүүлгийг өгсөн. Би хоол идэхэд хоолны газар орчихсон сууж байсан. Тэгсэн Мега надад хэлэхдээ нөгөө хоёр охин ч худлаа болчихлоо. Гараад ирээрээ гэж надад хэлсэн. Тэгээд би гараад очисон чинь Мега нөгөө тулгаатай барсалдчихсан зогсож байсан. Юу болсон юм бол гэж бодоод очиод салгахад эрэгтэй хүн байсан. Тэгээд хүн харагдахаар нь цухтагаад манад очисон. Би тулгааг 2-3 удаа л цогсон. Ийм л зүйл болсон хэмээн мэдүүлэг өгсөн. Шүүдэгч Мегатай хамт хохирогч Вангийг 70 давхарлаа авч явсан. Ариун болд холбогдсон хэргийнхээ талаар ярихдаа Мега намайг дуудаад бид хоёр уулзсан. Уулзаад бичсэн чат болон дуу хоолойг нь хураасан хураагуурыг сонссон. Тэрийг нь сонсоод их шар хөдөлсөн. Тэгээд бид хоёр тэр хятадыг чадхаар шийдсэн. 6 сарын 1-ний өдөр тэр хятад өөрөө уулзъя гэхээр нь бид хоёр эмэгтэй хүнээр эрүүлж барьж авъя гэж тохиролцоод Ариунаг дуудсан. Машин хэрэг болох байх гээд мөн найзыгаа дуудсан. Тэрнээс биш Ариуна болон манай найз энэ хэргийн талаар мэдэхгүй. Бид хоёр тэр хоёрт сайн тайлбарлаж хэлээг байсан. Найз охиныг маань нэг хүн оролдоод байна. Энийг яахан чадах гэсэн юм гэж л надад хэлсэн хэмээн мэдүүлгүүдийг өгсөн. Уг хэрэгт хохирсон хүмүүс дараах мэдүүлгийг өгсөн. Хохирогч Ван мэдүүлэхдээ би Монгол улсад ажиллахаар ирээд 2016 оны 5 дугаар сарын үед өөртөө шинэ Facebook хаяг нээсэн. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Ад царайтай 20-25 орчим насны өөрийгөө Монгол гэх эмэгтэй хүн миний Facebook хаяг руу найз болох хүсэлт явуулсан. Би тухайн хүсэлтийг нь хүлээж аваад бид хоёр Facebook найз болсон. Тэгтэл тэр эмэгтэй эхэлж над руу хандаж чат бичсэн бөгөөд бид хоёр нэг л өдөр чатаар харилцаж би биенийхээ зургийг фэйсбүүкээр солилцож би түүнд гэрийн хаягаа зааж өгч утсаар ярилцаж танилцсан ба тэр эмэгтэй надад таалагдсан. Тэгэд хэрэг гардаг өдөр буюу шөнийн 12 цагийн орчимд тэр эмэгтэй над руу чатаар гараад ир гэрээ чинь гадаа ирсэн байна. Уулзъя гэсэн. Тэгэхээр би гэрийнхээ гадаа гартал нэг эрэгтэй байсан. 160-аас 170 орчим сантиметр өндөртэй, бага зэрэг махлаг, 23-аас 28 орчим насны эмэгтэй хүн ганцаараа зогсож байсан ба тэр эмэгтэй Facebook хаяган дээр байсан зургаасаа шал өөр эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйтэй уулзаад тамхи татаад сайн уу гэд минт мэдлцэж байхад миний араас үл таних хүн ирээд миний өмсөж байсан хүрмийг араас татаад миний толгойг баглаад хүчээр машинд суулгасан. Тэнд миний санаж байгаагаар 3 залуу байсан. Машин дотор надтай уулзсан эмэгтэй суусан бөгөөд тэр эмэгтэй замаасаа буучихсан. Тэгтэл миний баруун талд сууж байсан эрэгтэй хүн маргааш уулзъя гэж тэр эмэгтэйд хэлсэн. Машинтай хэсэг явж байгаад зогсоод намайг машинаас буулгах үед тэр залуучууд намайг оршуулгын газар авчирсан байсан. Тэгээд залуучууд намайг тухайн оршуулгын газарт жалгах шиг зүйл рүү дагуулж орсон бөгөөд машин дотор байхад миний зүүн талд суугаад явж байсан залуу намайг хувцсаа тайлгаж дарамтлж эхэлсэн. Би дотор хувцснаасаа буцад бүх хувцсаа тайлсан. Би тухайн үед их айсан байсан бөгөөд яг хэн гэдгийг нь харж чадахгүй толгоогоороо тонгоосон байхад нэг эрэгтэй хүн чи Монгол охтуудтай уулзаж яах гэж байсан юм бэ? Чи биднэрт мөнгө өг. Харин мөнгө өгөхгүй бол ална шүү гэж айлган сүрдүүлж миний гэдэс болон тухруу гараараа хит хит удаа цогсон. Би тэгээд айсандаа өөрийн найз рууд уцаар залгаад яаралтай 2 сая төгрөг зээлж яаралтай хэрэгтэй байна гэж хэлэхэд сая 700 мянган төгрөг байна гэхээр нь би тэнд байсан нэг залууд хэлээд тэр залуучуудын нэг нь манай найзтай уулзаад мөнгө авсан. Машин дотор миний зүүн талд суугаад явж байсан залуу нь намайг нэгжиж байгаад миний гар утас болон халааснаас 100 мянган төгрөгийг авсан. Тэгээд тэр залуучууд намайг тавиад явуулсан. Над руу фэйсбүүкээр хандсан эмэгтэй хүний зураг нь худлаа зураг байсан. Энэ хэрэгт нэг эмэгтэй 4 эрэгтэй хүн оролцсон. Нэг эмэгтэй надтай байрны урд уулзсан. Нэг эрэгтэй машин барьж явж байсан бөгөөд оршуулгын газар дээр очиход машинаасаа буугаагүй. Миний хоёр талд сууж байсан хоёр залуу намайг машинаас буулгаж жалга руу давуулж явсан. Тэр залуучуудаас хэн нь манай найзтай уулзаж мөнгө авсныг нь сайн мэдэхгүй байна. Нэг л удаа эмэгтэй хүү уцаар ирсэн. Би тэр фэйсбүүкээр надтай харилцсан эмэгтэйтэй огт уулзаагүй. Миний утас Nexus маркийн гар утас байсан. Тухайн залуучууд надад миний мөнгийг бүрэн өгч барагдуулсан. Би тэр эмэгтэйтэй танилцах гэж бодоод л харилцсан. Надад одоо гомдол санал байхгүй хэмээн дараах мэдүүлгийг өгсөн. Харин одоо дараагийн хохирогчийн мэдүүлгээс хүргэе.
хохирогч доорч мэдүүлэхдээ Миша гэсэн хаягнаас найз болох хүсэлд явуулсны дагуу найз болсон. Тухайн үед ямар нэгэн байдлаар харьцдаггүй байж байхад 2016 оны 7 дугаар сарын сүүлээр над руу хэн бэ гэж чат явуулснаас харьцаж эхэлсэн. Тэр өдрөөс ойр дотн юм бичиж байгаад гадаа халуун байна гэхээр нь би ч гэсэн халууцаад гэртээ усанд ороод гарч ирээд байж байна гэд нүцгэн цээжнийхээ зургийг явуулаад над руу нүцгэн зургаа явуулахыг хүсгэд цээж нүцгэн усанд орж байгаа бололтой 20 гаруй насны эмэгтэй хүний зураг явуулахаар нь хэсэг бичиж байгаад ариун цэвэр өрөөндөө орж зогсоод угаал дурын цаанд нүцгэн зогсож байгаад бэлэг эрэхтнээ угаал дурын цаанд нуусан байдалтай зураг явуулаад удаагүй уулзгаар тохиролцоод байж байтал миний уулсан зургнуудыг Facebook хаягаар буцааж явуулаад энэ зургуудыг байгууллагын чинь болон олон нийтийн сайтуудаар явууллаа гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд намайг өөрөө мэдээд мөнгө өг гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлэхэд 1 сая төгрөг өггээд өгөхгүй бол сайтуудаар цацлаа гэхээр нь 500 мянган төгрөг шилжүүлсэн хэмээн мэдүүлсэн. Харин хохирогч хуйгаа хэлэхдээ миний хаяг руу гомдолсон мессеж явуулж байгаад гинэтэл миний нүцгэн зургуудыг бичсэн чатуудтай олон нийтийн мэдээллийн сайтуудаар цацна. Хүүхдийн сургуулийн Facebook хаягаар цацна гэж дарамталж мессеж явуулаад байхаар нь тэгээд 700 мянган төгрөг өг тэгвэл тохиролцож болно гэхээр нь шууд данс руу 700 мянган төгрөгийг шилжүүлсэн хэмээн тус мэдүүлэг өгсөн. Шүүхийн шийдвэр дээр хохирогч тулгаагийн мэдүүлэг байхгүй байсан ба түүний бие хийсэн үзэлгээр шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 2-4-1 заасны дагуу хохирогч тулгаагийн авсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна хэмээн тогтоогдсон. Мөн цаашид хөдөлмөрийн чадварт байнгын нөлөө үзүүлэхгүй гэж дүгнсэн. За тэгээд шүүхээс энэхүү хэргийг шийдвэрлсэн бөгөөд шүүгдэж мэгаад хүмүүсийг айлгын сүр дүүлж мөнгө дээрэмдсэн мөн нэг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай гэж тооцож 4 жилийн ялыг оноосон. Тэгээд тухайн ялыг нээлттэй 20 ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн. Харин шүүгдэж ариунагийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад тэгэхээр дээрэмтэй холбоотой гэж нотлогдоогүй тухайн хэргийг мэдээгүй байсан учраас ингээд цагаатгаад хэрэгсэхгүй болгосон. Харин энэ хэрэгт холбогдсон бусад хүмүүсийг 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгсэн байна. Facebook-ээр танилцаж, дуудаж гаргаж ирээд дээрэмддэг эмэгтэй хүн мэт жүжиглээд чатлаад нүцгэн зургийг нь аваад эргээд тэр зургаараа эхнэр хүүхэд хамаатан саданчи үзүүлнэ. Ажлын хамт олон интернетээр цацна хэмээг сүрдүүлж мөнгө авдаг хэрэг одоогоороо хүртэл маш их гардаг. Өнөөдрийн энэ хэргийг та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэлээ. Дараагийн дугаар уулзалтлаа түр баяртай.